Нислэг хайх. Хэрэглэгч та iTrip апп нэвтрэн нүүр хуудасны дээд хэсэгт байрлах нислэг цэс рүү орно. Дараа нь нислэгийн үндсэн мэдээллээ оруулна. Үүнд хаанаас хаашаа нисэх чиглэлээ гараар эсвэл сонголтоор явах болон ирэх огноо. Мөн нэг талын эсвэл хоёр талын нислэг хайх хэсгээ сонгоорой. Үүний дараа зорчигчийн мэдээллээ оруулахдаа насны ангиллаа зөв сонгох хэрэгтэй. 12-оос дээш насны зорчигчийг том хүн, 2-оос 11 насны зорчигчийг хүүхэд, тэгээс 1 насны зорчигчийг нэрээ ангилалд хамааруулан бүртгэнэ. Мөн хамгийн сүүлд өөрийн хүссэн суудлын зэрэглэлээ сонгох бөгөөд энгийн премиум, бизнес, 1-р зэрэглэл гэсэн сонголтуудаас тохирохыг нь сонгоно. Ингээд нислэгийн мэдээллээ бүрэн оруулж дууссаны дараа хайх товчийг дарснаар таны оруулсан нөхцөл тохирох боломжит нислэгийн хуваарууд гарч ирнэ. Хайлтын үр дүнд авиа компани нислэгийн өдөр суудлын нөхцлөөс шалтгаалan өөр үнийн санал бүхий сонголтуудыг харах боломжтой. Мөн iTrip application нь зөвхөн таны сонгосон өдрийн нислэгүүдийг харуулаад зогсохгүй. Өдрөө өөрчилснөөр илүү хэмнэлттэй нисэх боломжтой ойролцоо өдрийн хувааруудыг харуулсан хүснэгтийг санал болгоно. Ингэснээр та өөрт хамгийн тохиромжтой, хамгийн хэмнэлттэй нислэгээ илүү амархан сонгох боломжтой. Нислэгийн хийц, багцаглал, зочид модуль, airport такси, аяллийн дата сим, аяллийн даатгал бүгдийг нэг дороос. iTrip